Хай. Тэгэхээр шинэ 7 хоногийн мэнд. Тэгээ өнөөдрийн бичлэгээрээ мэдээж өнгөрсөн 7 хоногт хэлж яснараа миний хамгийн дуртай хайкигийн 24-ийн талаар ярих болно. Нэг их урт бичлэг болохгүй гэж найдаж байна. Тэгээ 5 сарын 31-нд кино театруудаар Монголд хайкиг гарах юм билээ. Тэгээ би найзуудтайгаа үзнэ. Тэгээд гаяна. За. Хайкигаас амар олон гоё дүрүүтэй, хитрхи олон дүрүүтэй болохоор тэр дундаас яг хамгийн дуртай дүрээ олох амар хэцүү. Яг хамгийн дуртай дүрээ олоход амар амархан л да. Гэтэл хамгийн дуртай 20 дүрээ тэр дундаас түүж шүүн гэдэг чинь бас хэр барагийн аавын гүйж явах нэг хийх юм биш л шүү. Угаасаа бүх дүрүүд нь амар гоё болохоор бүр бүгдэнд нь хайртай болохоор бүгдийг нь оруулчмаар л хэлээ. Гэтэ одоо 20 хүн шүүж авсан байгаа. Эхэлцгээе. За нэг хамгийн ихний хүн боёо би ингээ 20-аас 1 рүү хүртэл явчих. 1-ээс 20 л биш. 20 дахь хүн боёо хамгийн ихний хүн бол Танака. Танака. Танакад би бүр амар хайртай. Танака амар хайртай ч явах. Танакад бүр үнэхээр дуртай. Танакагийн нэг тийм шантрашгүй байдал. Танакагийн яг тэр би сая толбой дөрөв хэдэн секунд сэтгэлээр унсан штэ гэж аана хүртэл бүр амар хөөр. Тэгээс Кёка-сан амар хайртай. Тэгээ тэнгүүтээ Кёка-сандаа ингээ араас нь гүсээр гэрэлцэн байгаа нь бүр амар хөөр. Бүр Танака шиг юм шулуун шудраг. Тэгээд ер нь бол хамгийн гол нь өөртөө үнэнж нэг тийм хүн бүр яг энэ дэлхий дээр зөндөө байгаасаа гэж үнэхээр хүсдэг. Танакад би үнэхээр их хайртай. Тэгээд за Танакаг юу хамгийн гоё болгодог вэ гэхээр мэдээж энэ эр зэрэг тэгээд өөртөө үнэнч байдал тэгээд хамгийн гол нь бусдыгаа үнэхээр сайн дэмжиж чаддаг. Тэгээд нэг юм сэмпай гэж дуудвал дуртай тэнэг байдал нь гэсэн Танакагийн хамгийн хөрхөн зан чанаруудын нэг аахгүй. За тэгээд Танака 20 дахь хүн. За дараагийнх нь олон хүн угаасаа энэ хүний бараг хэлнэ гэж бодог байх. Гэтэ Такада сенсей. Такада сенсей гэдэг бүр амар гоё, бүр амар хөөрхөн. Яг ингээд бусад хүмүүсээ ингээд хайкигийн дүрүүдийг би энэтэй адилхан гэж хэлдэг. Гэтэ яг миний хамгийн адилхан хүн Такада сенсей ахгүй. Яагаад гэвэл би угаасаа бөмбөг тоглож чадахгүй спорт том уу. Тэгээ Такада сенсей ингээд тэглэл унцдаг шүү дээ. Арайч би тэгж тэгэлж ундгүй ер нь бол тийм кламси хүн биш ч гэсэн Такада сенсей нэг юм олон хүн донд оронгуудаа юм нэг тийм сонин уран яруу яриад эхэлдэг ч юм уу нэг тийм дараа нь тэрнээсээ ичдэг. Тэгээд яг тиймэрхүү байдал нь дээрээс нь хамгийн гол нь хийж байгаа юмдаа амар чин сэтгэлээсээ ханддаг. Тэр бүх байдлууд нь үнэхээр хайртай. Такада сенсей сенсей надтай илүү адилхан. Яг бүх дүрүүдээс нь Такада сенсей бит хоёр их адилхан гэх юм уу? Нэг тиймэрхүү. Тэгээ хамгийн гол нь тэр хэсэг бүр амар хөөрхөнтэй. Мөнгө хэрэгтэй болсон чинь амьдралынхаа турш хадгалж ясан хадгаламжаа би зарцуулахад билээ шүү гэж тэр нь бүр амар хөөрхөн байсан ёо. Тэгээд мэдээж Японд сургуульд багш хийж гинэ гэдэг чинь амар мундаг хүний шинж аахгүй юу тий. Тэгээд тэр мөрийн батсан ч гэсэн Такада сенсей бол би нөгөө хамгийн хөөрхөн нөгөө дахин уйлал би жаргалтай ингээ уйлаад тэр хэсэг нь бүр амар хөөрхөнтэй бүр ёо бүр яа хөөрхөн юм бэ юм. Ер нь Такада стагай хүн. За дараагийн Ацумо. Ацумог анх үзэж эхэлж байхад би Осамо Ацумо ер нь эсрэг талын дөрүүдэд нэг туртай байгаагүй байхгүй юу? Яг эсрэг талын дөрүүд ч их шиг тий зүгээр эсрэг багийн гişүүдэд эхний 1-2 үзэлтэн дээр бол дург байсан. Тэгээ 3-4 цаашлаад сүүлийн 9-10 дахь үзэлт дээр би Ацумод амар дуртай болсон. Ацумо 9 дахь үзэлт дээр би Ацумо Осамо хоёр нөгөө манай хоёрын хурдан давталгаа хийчихдээ штэ. Тэгээ би тэндээс нь биетэйг үнэхээр их удаан хугацааны турш өрсөлддөг байсан. Биенийхээ дээр гарах гэж ингээд шударгаар өрсөлддөг байсан. Яг тэр хүмүүс л энэ хурдан давталгаа хийж чадсан байх гэсэн дүгнэлтэнд хүрчихсэн байхгүй юу? Тэгээ сая сүүлийн үзэлтэн дээр би Ацумог бүр ингээд болоод ямар хайртай юм бэ гэдгийг мэдэж авсан яа нөө 10 хуруугаараа төшмөр байна гэдэг хэсэг нь бүр
гэмээр яаруу хөрөөгөө түшмээр нэг гэмээр тэр бүрээс амар хөргөн хэсэг. Тэгээ тэр үедээ тэгж 10 хороогараа түшмээр байна гэж ингээд цайлганаар инээж байгаа тэр хэсэг бүр үнээр хайр татсан бүр ацсан шиг ийм болол тайртай хүн байна гэж нэрээ үнээр байдгаа гэмээр бүр үнээр хөөрхөн хэсэг. Яг тэр хэсэгт би ацсан мод бүр үнээр дуртай байсан байт юм аа. За 17 дахь хүн нь Аоны. Аоныг яг ингээд эсрэг багийн давтлагчаа харангуудаа ингээд заагаад зүрх зэргийн үгүй хийх гэж оролддог. Тэнгүүдээ эсрэг багийн давтлагчтай амар харагдахын тулд хөмсгөө хостдаг амар хайртай. Тэгээ хамгийн гол нь яг тэр багийнхаа ингээд хамгийн юм төшиг толгуур болох хүн. Гэтээ яг ингээ Ацумо Аоны хоёрыг харахад би яагаад Аоныг нь илүү дуртай гэхээр уусаа яалтчгүй баг нь өөрөө Инаризакиг нэг бүлэг дээр л харсан. Датлекоч ингээ 2 бүлэг дээр гарч ирж байсан. 2 удаагийн тоглолт манайхандаа хийжсэн. Тэгээ илүү нэг дасцсан байх уу? Яг ингээ дахин харсаар байгаа. Тэгээд бас нэг Аоныг амар хөрх юм манай Хинатад тарахаар ингээ домо аригато гэдэг нэг юм хөндлөлийн яслал хийдэж шүү дээ нэг юм хөндлөө. Хината яг чин сэтгэлээсээ үнэхээр хөндлөдөг нь амар хөргөн. Яг тэр хоёрыг тийш мэдлж яхад нь би бүр амар хайр хүрдэг. Аавны өнгөт нь Хинатаас мэдгүй. Яг өөрийг нь хөндлөж ингээд байна гэдэг ерөөсөө мэдгүй төөрдөг. Тэрс амар хөргөсөн. Тэгээ би тийм Аавныг ингээд дахин хараад байдаг болохоор ер нь бол тассан байх. Гэтээ Датекод би Аонагаас илүү Кенжо Бутагучи дуртай байхгүй. Бутагучи амар хөргөндөө нөгөө дээд симфони нам нэрээ тоглолтыг харсчаа. За манайхаа ингэ сайн дуу гаргаад яваарэ. Тэгээд сайн дуу гаргаад эсрэг багийнхны ингээс хандраагаад тэг оноо аваарэ гэх юм бүр ингээд юм хогийн юм ярьж байгаа. Тэр хэсэг бүр амар хөргөөс. Тэгээд симфони нартай ингээд дандаа гай болдог ингээд мухааштай тэнийг ядаргатай каухай гэдгээрээ алдартай хүн яг ингээ Букунагава гарч ирэнгүүт Букунагаваас бол ингээ толгой шааж байгаа тэр хэсгүүд нь ч гэсэн амар хөвгөлтэй бүр Бутагучи Ааны бол яг ингээ юм хөөрхөн дуугүй чимээгүй юм шиг хүн штэ. Бутагучи болох ингээ хажуунаас нэг их зантай тэнийг ядаргатай бас юм дуугүй хүн юм шиг хэрнээ ингээ бусдад анхаарал халамж тавьж чаддаг. Хамгийн гол нь ингээ ихэр хүн шиг санагддаг. Тэгээ би ихэр хүн дуртай. За тэгээ тэрний дараагийн хүн 15 дахь хүн нь Айкава. Айкава дугасаа дургу хайкугийн пен гэж байхгүй хөө. Яг нөгөө national тэмцээнд явж чадаагүй ч гэсэн манай Айкава international явсан шүү гэж ингэж амар багтдаг амар олон байдаг байх тий. Тэгээд ингээд би дараагийн удаа заавал Ширатори заваг уйлуулна да гэдэг гэсэн чинь амар хөөрхөн. Айкава ястаа хөөрхөн. Ялагцсанд ингээд дандаа гүнэлдэг. Айкава тэгээд тэр ингээд хамгийн сүүлд өнгөрсөн 3 жилийн хугацаанд баярлалаа гэдэг ингээд багийнхандаа хэлж байгаа юм чи тэр тэгээд ястаа хөөрхөн. Тэгэд тэгсэн юмнэл табиад ингээд зөвлөгөө өгч байгаа юм ч гэсэн бүр ямар хөөр юм. Яалчгүй гэхдээ угаасаа хакиогийн 4 нь 15, 16, 17 настай хүүхдүүд ч дээ. Яг тэр утгаараа ингээд угаасаа л яг тийм жоохон хүүхдүүдээс гарах тийм хөөр хэн зам болохоор тийм ямар ч тийм нэг новш юм уухай том хүний хараймаа бодсон тийм зангууд ерөөсөө мэддэггүй. Яг үнэхээр би чам дургу гэдэг хэлж чаддаг. Би чамаа дараагийн удаа бяцлах болно гэдэг хэлж чаддаг. Тэгсэн ч гэсэн зөвлөгөө гуугаад ирэнгүүт нь үгүй гэж хэлж чаддгүй ёо. Яг тийм хөөрхөн зантай. Яагаад хүмүүс Айкаваг зарим хүмүүс үзий яддаг шүү дээ. Яагаад гэвэл угаасаа нөгөө амар давуулттай болохоор. Тэгээ яг гэтээ ялчгүй Айкавагийн давуулт дээр би ч гэсэн алтаас очиж энэний давуултайхтай явах вэ гэж боддог л доо. Гэтээ Айкавач үзий яддаг дүр биш байхгүй. Энэ Хайкугийн хамгийн гоё дүрүүд энэ шүү дээ. Үнээр хөөрхөн. Айкаваг ялаг туулгыг би дандаа уйлдаг.
Айка юм баг. За бэлээ. За дараагийн хүн Сунарын дараа. Би угаасаа хакиугаас ингээд яг дуртай хамгийн дуртай дүрүүд нь ийм нарны гэрэл шиг цацарсан хөвжилтэй хөөрхөн хүмүүсээс илүү ийм нэг муха зантай бусдыг дарамжилдаг юм доош нь хийдэг тэнгууд нэг ийм их зантай бие тоосон ч гэх юм уу эсвэл нэг тийм үнэг шиг санаатай дүрүүд нь илүү дуртай тийм шүү. Сун нарын дараа яг тийм дэр бөө. Тэгээ манай Цукишимад хүснэр минь давтлуулж гэж аваад баярлалаа гэж хэлдэгсэн бас аймаг. Тэгээ бас нэг сун нарын дараагийн бүр ингээ хамгийн айконик болдог хамгийн гоё юм нь юу шүү дээ. Ацамо хоёр цодолчээс хажуунаас нь зургийн дараа гэж идэг тэр хэсэг ч гэсэн амар гоё байсан. Них амар скрин тайм байхгүй зөвхөн 4-р бүлэг дээр гарсан багийн яг ингээ яг тэр багаас хамгийн их тийм гарсан гишүүн биш хэрнээ бүр яг тийм их хэмжээний нөлөөг пенүүдэд үлдээгээд гэдэг чинь амар ер нь бол амар сайн дүрийн шинж байхгүй. Тэгээ сайн дүр гэдэг утгаар нь ч тэр дээрэс нь угаасаа царилэг штэ амар хөрхөн царилэг хүсмөсөн ч гэсэн айгуу гой зөгтөг, хувцс нь гой зөгтөг. Нэг анги дээр ихтэйстэй тэр нэг анги те бүр хэдгээр ангилээ тэр бүр бүр бүх дөрүүд хамгийн навшин дээр тарцсан байсан анги те. Тэр хүртэл нэг тийм уу харагдаагүй шүү дээ яг үндэ. Айгу хөөргөн л харагдсан. Нэг жоохон тийм ийм л харагдсан болохоос. За 14 хүн Сунарын дараа байсан бол тэрний дараагийн хүн манай Сога мама. За Согавараа угаасаа тэгээ ямар гоё гэдгийг нь угаасаа дахин хэлээд шаардлагагүй л үү. Ямар сан энэ хараа. Ийм хөргөн байхгүй манай Сога. Нара. Би нүдэнд орох мингэнд амар хайртай. Тэгээ нөгөө хянатай амар гоё нөгөө авалт хийдэж штэ. Тэгс яг тэр хэсэг дээр нэг уйлах гэж байгаа дараа нь би уйлсан штэ гэдэг нь ч гэсэн амар хөөрхөн. Тэнгүүд ингээд манай суугаач бас тэр үний өндөр штэ. Гэхдээ нөгөө эсрэг баян амар өндөр байж яг тэдний хажууд нэг юм жижиг юм ингээ харагдаж байгаа юм ч гэсэн амар хөөрхөн. Миний мөшөөг юм бүр нэнгийн нандин хүн байхгүй юу бүр ингээ хакиу нандин ч тэр дунд хамгийн нандин шуга гэмээр өстө амар хөөрхөн дөө би үнэхээр хайртай бүр үнэхээр хайртай яаж яг юм гэтээ манга дээр суугаад шал өөр те манга дээр гэж орж барлаа матад ийм тэр нь ч гэсэн амар хөөрхөн. Ер нь юм хүчирхийлэл үлдэж байгаа суугаач гэсэн амар хөөрхөн. Ер нь бүгд амар суугаатай холбоотой бүх юм хөөрхөн. За нэг хүн яриа одоо яриад шүү. За 12 хүн нь Shizuke Kita. За Kita бол угаасаа дэргэтэй тэр ерөөсөө гэдэг юм. Kita уусаа мэдэж штэ. Төгс хөөхөд бүр ингээд төгс хөөхөд. Гэтэ ингээд өмсгөлөө аваад уйлж байгаа тэр хэсэг тэр нь Kita бүр үнэхээр эргэлт буцалтгүйгээр дуурсан байхгүй. Бүр үргийн юм би. Үрдүн нэг чухал биш ч гэсэн яг миний үлдээж байгаа мөр төдий зүйл ч гэсэн ингээд өмсгөлөө тэрврээд уйлж байгаа хэсэгт нь би бүр үнэхээр хайртай. Тэгээ хамгийн сүүлд хардаа манай багийнхан үнэхээр гахалтай байгаас гэж хэлхийг хүссэн гэдэг хэсэг дээр нь би бас уйлж ирсэн. Тэгээд нөгөө эмээтэйгээ хамт ингээд шал угааж байгаа хэсэг нь амар гоё юм тайвшруулдаг. Тэгээ эмээ нэг хин нэгэн харж байгаа шүү. Ингээд алхан бүр энийг яг ингээд нэг бүрчлэн хийж байгаа. Тэгээд ингээд тэр бүхэн яг өдөр болгоных нь нэгэн хэмээн давталт болсон. Гэтэ тэрийг ерөөсөө ингээд алдагдуулахгүй яг өдөр болгоныг яг л ижлэхнээр хийж чадж байгаа энэ чадвар нь Китагийн бүр үнэхээр гоё чадвар байна. Яг хакиугаас хэрвээ хин нэгний яг чи тийм зан чанарыг авмаараа нөгөө би яг Китагийн яг тэр ийм төгс гэх юм жашин. Гэтэ ямар ч гэсэн ийм
аливаа зүйлийг өдөр болгоныхоо энгийн давталтандаа оруулж чаддаг. Тэгэхээр тэрэндээ ерөөсөө төртөхгүй байж чаддаг. Энэ зангийг авахыг хүсдэг. Яг тэр зам гитаг бүр үнэхээр онцгой болгодог. Яг үнэхээр хайр татамд болгодог байхгүй. Тэгээд гитагийн нэг ийм хүлээ авалт гэж яг тэр хэсэгт нь би амар хайртай. Тэр хэсэгтээ бас 15 6 7 та хүүхдүүд гардаг анимыг тэгж хэлэх юм уухач гэсэн амар дар болоо магаддаг тий. За 12 тун гита байлаа. Дараагийнх нь манай Ямагучи ингээд би нэг удаа гайхсан байхгүй юу? Ямагучиг үзий яддаг пенүүд үт юм лээ. Яагаад Ямагучиг үзий ядна гэж? Ямагучиг штий. Манай хөөрхөн жижигхэн хөөрхөн хүү ингээд үргэлж хичээдэг. Тэгээд жоохон аймахач гэсэн эцэстэн дээрээ даван туулж чаддаг ийм хөөрхөн. Тэгээд Ямагучи штий. Ямагучиг яаж үзэн ядч чаддаг байна? Нөө хамгийн үзэн ядагсан дөрүүд гэдэг дээр өгдөг. Тэгээ би бүр гахчихсан. Тэндээс би Ойкава гараад Ойкавагаас эсрэг багийн тамирчин гэдгээрээ жоох үзэн ядагдаж магадгүй гэж үзсэн ч гэсэн би Ямагучигийн нэрийг хараад үнээр гахчихсан. Яагаад миний хөөрхөн Ямагучиг үзэн ядаж байгаа хүмүүс. Тэгээд хакиуд дээр биш үү? Хакиуд дээр үнэхээр баг дандаа уйлдаг ч гэсэн хамгийн уйлсан хэсэг ингээ хүмүүсийг хамгийн их бүр ингээ сэтгэлийн үнэхээр хөдөлгөж чаддаг хүн чи Ямагучи шүү дээ. Ямагучи Абажасаа эсрэг 2 дахь тоглолтынхаа яг тэр хэсэг дээр ингээд амжилттай давуулт хийх тэр үед угаасаа хакиугийн бүх пен уйлдаг гэдэгт би угаасаа итгэлтэй байна. Тэр бүр тэр хэсэг бол яг хакиугийн хамгийн гоё хэсгүүдийн нэг аахгүй. Яг тэр хэсгийн нэг Ямагучи баатар болж байгаа тэр хэсэг бүр үнэхээр хакиугийн хамгийн гоё хэсэг аахгүй юу? Бүр хамгийн гоё хэсгүүдийн нэг аахгүй юу? Бүр ингээд би яг анх үзээд яаж яасан санахгүй. Гэтэ би яг үзэх болгонд угаас нэг ийм мэдрэмж төрдөг. Ийм мэдрэмж авдаг. Ямагучиний яг тэр давуулал дараа нь тэрэндээ өөртөө ихтэй болж байгаа нь тэгээд нөө Шимада дэлгүүрийн нөө гахаг хараад тайвширч байгаа юм чи ер нь Ямагучи бүр амар хөөрхөн дөрштэй бүр. Тэгээд жоохон өөртөө ихтэйгүйч гэсэн ингээд үнэхээр хичээж чаддагт нь бас хайртай. Ер нь ягаад хүн Ямагучиг үзээ ядах хэрэгтэй гэж. Тэгээд эцээс энэ жоохон спойлер болж магадгүй шүү. Манга дээр гартыг. Тийм болохоор чихээ тоглоорой. Сонсмоор харж шална л та. Манай Ямагучи угаасаа хичээсээр агаад Ахмад болт нь штэ. Тэгээ бүр 1-8-тай хамгийн чухал тамирчин болдог. Ингээ багийн халагч болдог. Тэгээ эн чинь манай Ямагучи тэр тэдий чинь нэл хичээсний үр дүн байхгүй юу? Бүр Ахмад ахлагт энэ Ямагучигээс илүү тохирох хүн байхгүй шүү дээ гэж бүгд яг хүлээн зөвшөөрсөн нэгт Ямагучи ахлах болдсон шүү дээ. Гэтэ ингэдэм байлаа манай Ямагучи өөрийгөө ахлах босно байхгүй хавар шидэгсэн юм байхгүй юу? Өөрийгөө ахлах босно ингээд хасагдах шалгуураар явсараа за өөр хийх хүн үлдэхгүй болохоор би үлдсэн юм байна гэж боддог. Гэтэ яг үүндээ бүгд хоорондоо ярьж байгаа. Цукишима хүлээн зөвшөөрөөд Ямагучи чадвар нь байгаа, бусадтай харилцах чадвар нь байгаа. Ахлах болоход хамгийн тохирсон хүн Ямагучи гэж үндсэн дээр манай Ямагучи багийн ахлагч болсон байхгүй юу? Тийм хэмжээний гайхамшигтай дүр. Би Ямагучид үнэхээр хайртай. Ингээд яриадас чи 19 минут болчих. Энэ удаагийн бичлэг арай их болоод байгаа болохоор би 2 хуваагаар оруулчих. Тэгэхээр дараагийн бичлэг дээрээс миний топ 10. Саяны топ 20-ын сүүлийн 10-ыг ярьсан. Одоо топ 10-ын дараагийн бичлэг дээрээс үзээрэй. Баяртай.